2010 оны засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт энэхүү татвар төлөгчдийн баярыг тэмдэглэхээр болсон байна. Энэ өдрүүдээр татврын ерхий газар нэрэгд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийдэг бөгөөд жил болгон тодорхой нэгэн урайнд дор татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг байна. Энэ жилийн хувьд нийгмийн хариуцлага эрхэмлэлийг хэмээх урайнд дор хийж өнгөрүүлэхээр болжээ. Татврын ерхий газар нь энэ удаад хүүхэд багчуудын дунд эсээ бичлэг болон гар зургийн уралдааныг зохиосон юм а. Үүнээс гадна оюутан залуусынхаа дунд аасах болон асуулт харилцааны тэмцээн зэргийг зохион байгуулахаар болж байгаа юм байна. Татвар төлөгчдийн өдрүүдээр бол хамгийн гол нь дотрийн албанаас татвар төлөгчдөө сургалт сурталчилгаа хийх, ерөн татврын хууль тогтоомжийг сурталчлах, ойлгуулах ийм ажлыг бол зохион байгуулдаг байж байгаа. За татврын албаны зүгээс яг татвар төлөгчдөө зориулаад нэлээд олон төрлийн брошюр, заавар, аргачлал номуудыг бол хийсэн байж байгаа. Та бүхэн үзэж болно. Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан өнгөрсөн жилээс эхлэн татвараа цаг тухайд нь төлдөг, татврын тайлангаа хугацаанд нь өгдөг, дүүрэг болон аймагтаа томоохондоо тооцогддог шилдэг аж ахуй нэгжүүдийг тодруулан татврын ерхий газрын шагнал болох хүүхд дэвтэр болон цомоор шагнахар болжээ. Ийхүү шагналтаа жижиг дунд үйлдвэрээ дэмжих зорилготойгоор нийт шагнал тодорхойлогдож байгаа байгууллагуудын 3/1-ийг нь дээрх салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг байрлахаар төлөвлөж байгаа юм байна.